Хэдүүлээ цалингийн талаар авч үзье. Хамгийн дээдлийн нэрсэн цалин гэдэг бол таны хөдөлмөрийн гэрээнд дээрх цалингийн хэмжээ гэсэн үг. Хоёр дахь хэсгийн тооцсон буюу бодогдсон 2,500,000 гэдэг. За энийг бол би Монгол улсын дундаж цалингаар авсан байгаа. Манай улсад чинь дундаж цалин 2,500,000 гэдэг 24 оны 12 сарын байдлаар юм гарсан. За тэгвэл одоо хэдэн төгрөгийн нийгмийн даатгал төлдөг юм бэ те? За тэгэхээр энийг олохын тулд ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хувийг оруулж өгөх ёстой. 11.5%. За 287,500 төгрөг. Одоо хоёрт нь хувь хүний орлогын албан татвар 10%. За тэгэхээр энэ маань гэхдээ нийгмийн даатгалын шимтгэл хассан дүнгээсээ тооцогддог гэсэн. Тэгэхээр 2,500,000 төгрөгийн цалин бодогдсон хүнээс нийт 508,750 төгрөг суутгагдана. За энэ дээр хувь хүний орлогын албан татварын хувьд нэг сард нэг 10,000-аас 20,000 хоорондын хөнгөлөлт үзүүлдэг. За 2,500,000 төгрөгийн цалинтай хүн бол 12,000 төгрөгийн хөнгөлөлт эзлэх гэсэн үг. Тэгэхээр 496,750 төгрөг суутгагдана. За эндээс энийг хасгаад таны гарт ирэх нийт цалин чинь 2,03,250 төгрөг гэсэн үг. Үүнийг хөдөлмөрийн тухай хууль зааснаар сард 20-оос доош удаа ингээд хуваагаад авдаг. Уртчилгаа болон сүүл цалин гэдэг. Нэмэх нь байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл гэсэн ойлголт бий. За энэ маань бол 12.5-аас 14.5% хооронд байдаг. Үйлдвэрлэлийн ёслол мэргэжлээс шалтгааллах өвчтний даатгалын хувь хэмжээ жоохон ялгаатай байдаг. Эрсдлийн түвшингээс хамаарат. Энэ нь за тооцох цалингаасаа бодогддог. За 12.5-аар авчээ. Тэгэхээр 312,500 төгрөг. За тэгвэл танд 2,500,000 төгрөгийн цалин бодож олохын тулд үүнээс чинь нийт татвар шимтгэл 809,250 төгрөгийг тухайн байгууллага чинь төлөх нэ. Гэхдээ 496,000-ыг бол та төлж байгаа гэсэн үг. За энэ 312,000-ыг харин таныг ажилуулсныхаа төлөө байгууллага чинь хариуцаж төлж байгаа гэсэн үг. За энэ тэгвэл 2,500,000 төгрөгийн хэдэн хувийг эзэлж байгаа юм бэ гэхээр 32 орчим, за 30 орчим хувийг эзэлж байгаа юм тийм ээ.